Жасан мэдхэн үү дараагийн аяллаар бид нар Хануу орчин руу явсан. Ээж мантын очоо биднийг дуудаад үеэлэгч байгаа гэр бүлээр ингэж явсан. Тарханаас гараад төлөвийн даваагаар даваад Баян агт сомгороод Баян агт сумаасаа 8 км-ийн зайтай Хануугийн аршаан дээр очсон. Маш гоё байгалийн үзэгдлэн тогтцтой. Гоё газар байсан. Төрөл бүрийн аршаанууд байдаг гин. Би яг удаа ирж байгаа болохоор одоо энд юу байгаа гэсэн тохиолж үзэх гээд явж байна. За энэ доошо уулнасаа нэлээд буугаад голын эрэг дагуу аршаанууд нь гарч ирдэг юм билээ. За дээрээсээ ингэж харагдаж байна. Одоодны аршаан, толгооны, чихний, уушигны, илэгний, бөөрний гэд төрөл бүрийн аршаан байна. Энэ бол мэдрэлийн аршаан байна. Хөлөө дүрээд сууд юм цэв хүүтэн тийм хүүхдүүд дүрээ сууж байгаа. За тэгсэн чинь увтай хүмүүс хур бороо нарагч ихний өдөр бороо орсон. За бороо хамгийн бороо хар нэрлээ. Сар чийтэй. Ой яа яа. Хөтөө үз хур бороо нэрлээ шаач. 이거 좀 내. Бороо машиг шаагаад байсан тул гэртээ цуглараад орохгүй гэж итгэр шийдсэн. За носон бүгдийн дэлгээд тавьчихсан. Борооны орохгүй хийж идэв. Гоё шүү тий. Энд чинь лайлал энд чинь өндөрсгүү дээ. За тэгээд орохгүй дээ дараа нь гэртээ нам унтцгаасан. Сайхан хөдөө очиод агартгүй явсан шүү. Маргааш буцаад агшаан руу гаргаа. Ногоо ич. Тэр хоноо надад ч юм уу. Мөс тэр тэр. Тэнэ үрэ. Яа ч бэж юу. За та юу хийж байгаа? Чихний аршин чих хэмжилж байна. Ингээд татвар нүрээд хараад ихсэж гадаг. Хараасан. Тэр ээж нүрээд хахаад энэ гарч идэм үү? Тийм. Хаана сасаж байгаа? Энэ тэр аршин байна. Таано. Энэ үрг аршин бас. Энэ үрг харин чатанаас. Оо чарах юм байна. Тэр тань байгаа юм тийм. Юу чарахгүй юм. Энэ тусгаар гоё юм. Энэ яг энэ сар. Тэр энэ тусгаар гэдэг. Тусгаар байгаа юм. Юу таач. 이거 나 되게 나와 치우고 있다. 자. 자, 지금. 아, 이제 조금 맥주 저기 저기 시작. 뭐 드시면. 자, 하나씩 먹어. 이거 다르시. 자, 어떤 분들이 도저히 빗자루 달았죠, 좀. 비셔. 이거 우리 난저 옷 자, 해지기래. 자. 지금 뭐 좀 소리 알아. Талтын сас турчууд. Бүтэн биеэр ордог мэдрэлийн аршин бас үйд юм лээ. Тэр лүү 3 удаа бүтэн биеэр орж гарсан. Цэвгүй. За тэгээд ингээд тувраад аршинууд мэдэж юм лээ. Жишээ нь одоо энэ уушигны аршин байна. Аршин болгоных нь хажууд тайлбартаа самбарын бичсэн. Ямар найрлагатай ямар хүн уух ёстой вэ гэдэг юмудын тайлбарлаа бичсэн байт юм лээ. За бид нар тэгээд цувралдаад бүх аршинуудаас хүртээд явсан. Бүх аршинуудаас сав савнд хийж аваад 2 өдөр уухаар бүгдээ бариад явж байгаа юм да. За энд бол одоо цөсний аршин байна. Цөсний өвдөх хүмүүсийн аршин болдог юм билээ. Хүмүүс болохоор бараг 7-оос 10 14 хоногийн байрлаад тэр болгон өөрийнхөө хэрэгцээт аршинуудыг уугаад юм билээ. Тэр болохоор нэг 2 өдөр үргэлжлэн болохоор бушуух нэг амсал явсан л та. За цөсний аршин дээр хэрж байна. Доторх найрлагууд нь бүдэмжсэн байна. За хамрын аршин. Миний хамар битүүрдэг болохоор хамрын аршинаас сорж үзлээ, шавшиж үзлээ, угааж үзлээ. Хамрын аршин дээр жоохон саатсан. За хамар угаах хэсэг аршинаа савлж авах хэсэг гэдэг тустай тэмлээ. Тэгээ цаашаа толгоон аршин, гоо сайхны аршин гэж хэлдэг юм лээ. Нүүрээс угааж өгсөө. Нэг гоо сайхан болцгоосоо. За толгоон аршинаас бүгдээрээ угаагаад сайхан сэргэж авч байгаа юм. Одоо ээжийн тухай дуу дуулахаар аршин ялгардаг модон дээр очиж ээжийн тухай дуу дуулнаа. Өдрөө төрж сууж байгаа уйлан хайлан дуулсан. Тэгээд аршинаас нь бүгдээрээ хүртэж авсан. Гоё мод илүү шүү. Байна. Ана. Миний нэрнэ 좀 봤어. Яах вэ? Ана. Зүгээр.
한 뭐라고 같은 데로 왔어. 잘 몰았어. 그래. 야, 너 이거 오른쪽 와서 저기 하나 되지. 그래서 보통 하루에 자신을 올려 버는 것이 거의. 자, 한번 할수 있는데 그때 뭐 떴어. 어떻게 맞지? 스케치 한번 해. 한 스케치 한번 쳐. 거기나. 피터거이나. 한번 나. 거기나. 거기 갔더나. 내가 비 헛되려나